Яг ер нь бүх зүйл ил болно гэсэн үг. Нууц зүйл гэж байхгүй. Тэгэл одоо ямар иргэн ямар аж ахуй нэгж Улаанбаатар хотод газар авч जैन тэр ил болно. Өөр одоо ямар бизнесийн харилцаанд орж जैन, хэн тэтгэлэг авч जैन, хэн тендер авч जैन бүгд ил болно гэсэн үг ер нь бол. Тэгэхээр ил болно гэдэг маань өөрөө тэр аж ахуй нэгжүүдийг ч юм уу тэр иргэдийг буруутгаж байгаа хэлбэрээс биш. Зүгээр л тэр мэдээллийг одоо иргэд мэдэх хэрэгтэй харьцуулж харах. Тэр донд нөлөөлөл орсон байна уу үгүй юу? Тэр донд танил талаар дамжсан байна уу үгүй юу гэдгийг л одоо хүмүүс харж дүгнэлт хийх боломжтой болж байгаа гэсэн. Тэгэхээр өнгөрсөн одоо 30 орчим жил бид нэг захимжилт байхгүй явсан учраас магадгүй зарим нэг компани илүү давуу их аваа яваад байдаг ч юм уу. Эсвэл хин нэгэн хүний одоо танил талаар дамжуулж иргэн бүхэнд аж ахуй нэгжүүд нээлттэй биш мэдээллийг одоо давуу байдлаар аваад байдаг ч юм уу. Энэ бүх асуудлуудыг л энэ шилэн ажиллагааны хүрээнд бүгдийг ил болгоно гэсэн. Цаашдаа бүгдээр ил болчихоор яах вэ гэхээр нууц зүйл байхгүй болчихж байгаа учраас аяндаа олон нийтийн хяналт энэ бүх зүйлийг зохицуулах гэсэн үг. Авилгал бүрдэх хөрс суурийг байхгүй болгоно гэсэн үг шүү дээ. Хүнтэй харьцахгүй учраас.